анхны олимпиад марж байгаадаа сэтгэл сайхан байна. Тэгээд ямар ч гэсэн бас төрүүлээд очиж байгаа нь бидний хувьд бас. За сайн. Авааштай чанар. За баяртай. За тэгээд очиод Монголоос хамгийн эрт явж гин. Тэгээд очиод цаг агартаа бас цагтаа уур амьсгалтаа дасаад тэгээд бэлтгэлээ хийгээд үлдсэн тамирчтай хүлээгээд тэгээд бэлтгэлээ бацаагаа хийж байна да. За миний хувьд одоо ингээ хоёр дахь олимпиад оролцож байна. Эхнийхээ олимпиад бол оролцоод нэг яалаад хоёр дахь тулаан дээр нэг оноогоор хожигдсан байгаа. Энд одоо маш их харамсалтай зүйл болсон байгаа. Тэгээд одоо энэ алдаагаа давтахгүй тэмцээнд одоо алтан медаль авах зорилготой их сургалт маш сайхан болсон байж байна. Тэгээд энэ тэмцээнд Рио де Жанейрогийн тэмцээнд одоо өөрийнхөө дуулыг шигдүүлэх зорилготой явж байна. Олимпийн наадманд одоо орчиход явж чадаа байж тээ. Маа гэрхэн бол аавал тэмцдэг шүү дээ. Тэгээд аав чинь том тэмцээнд орж байгаа гэж бити бодоорой. Зүгээр л өөр хуулсан аваргаар ямар гарч ирдэг вүлээ. Тэ. Тэгэл надад л хожигдох хэрэг байхгүй. Хичээгээд бүх юмаа гаргаад сайн. Багш болохоор л сайн формтой. Ер нь бол формаа бариад ер нь миний хөө чадна л надад итгэж байгаа. Битлийг алдахгүй. Монгол улсын салхи аглаад одоо Риогийн зүг мордож байна. Тэгээд 8 сарын 5-наас олимпийн тоглолтууд маань эхлэх байгаа. Тэгээд Монголынхаа нийт тамирчдад амжилт хүсье. Бүгдээрээ Монгол улсын нэрийг мандуулаад ирье гэж хэлмээр байна. Тэгээд ард түмэндээ бас сайн дэмжээрэй гэж уриалмаар байна. Ялж ялагчтай маань үргэлж хамт цуг байдаг Гого цэгийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд олимпиад бас та бүхэндээ хамт байна. Ялтаар дүүрэн баяа л гэж хэлмээр.